Ted Kaczynski бид бүхэнд энэ өнөөдөр дэлхий дахинд болж буй бүхнийг 10-20 жилийн өмнө сануулгыг бодсон. Засгийн газар болон корпорацууд хүн төрөлхтнийг яг л мал шиг хянахын тулд хиймэл оюухан ашиглах болно гэдгийг хүн төрөлхтөн цаашид ирээдүйд амьд оршин тогтнох уу үгүй юу гэдэг ч асуудал эргэлзээтэй байгаа билээ. You would prefer the human race to endure, right? You're hesitating. Yeah, well, Yes? I don't know. I would Бид өөрсдийн тархиараа сэтгэж чадхаа болсон. Харин оронд нь ашиг болж байдаг хөшигний ард нуугдах тэдгээр нөхдүүдээр өөрсдийнхээ амьдралын хэв маяг, соёл иргэншлээ удирдуулад явж байгаа. Бодит амьдрал яг үнэндээ зугаа цэнгэл сатаарал амьдралд эмх замбраагүй байдал газар авч бидний хайж буй тэрхүү аз жаргал гээч зүйл нь яг үнэндээ бидний урмыг хугаж байдаг. Харилцаа холбоо сошиал сүлжээ онлайн платформуд гээд бид дэлхийн ертөнцтэй холбогдож онлайн найз нөхөд олон ч гэсэн яагаад ийм их ганцаардмал сэтгэл готролтой үн цэнэгүй утга учиргүй матрицад амьдарч байна вэ? Тэгвэл яг 30 жилийн өмнө бидний амьдралыг Ted Kaczynski дараагийн 40 жилд яг ийм байхыг зөгнөж хэлжээ. Өнөөдөр тэрний бошиг үзүүлсэн зөгнөл нь биелэлээ олж байх нь тэр. Энэ бичлэгээрээ яг түүний хэлсэн сануулгуудыг задлан шинжилж авч үзнэ. Зарим нэг хүмүүсийн хувьд бол тэрээр суу тухаантан шахав. Хүүхэд байхдаа тэрний IQ нь 160-аас 166 гэж байсан. Тэрээр математикийн гоц ухаантан бөгөөд 16 наснда Харвард их сургуульд суралцах урилга авсан. Тагнуулын төв газрын хүн амын тархийг контролдох тухай талбар дээр суралцдаг байсан. Энд сурсан зүйлсээсээ болоод түүнд Америкийн нэгдсэн улсын засгийн газарт итгэх итгэлээ алдсан юм. Хөшигний ард дэлхийг захирч байдаг хүмүүст үнэн голоосоо дургуун хүрсэн тэр юм. Ингээд түүний аюултай үзэл бодол бас нийгэмд хийсэн зүйлээс болоод холбооны мөрдөх товчоо түүний араас 17 жилийн турш мөшгсөн байгаа юм. Яг энэ үеэр засгийн газраас өөрийнх нь нийтлэл үзэл бодлыг олон нийтэд нийтлэхийг шаардсан. Хариуд нь харин бөмбөгдөлтөй зогсооно гэж амласан байгаа. Түүний тунхаглал нийтлэгдсэний дараа түүний дүүн түүний ажлыг гэрчилж дараа нь холбооны мөрдөх товчоонд байршлыг нь зааж өгсөн. Монтанад баривчлагдаад бүх насаараа хорих ял сонсдог. Ингээд шоронд өөрийнхөө амийг ивүтгэжсэн. Мэдээж түүний радикал үзэл бодол нийгэм тарьсан аюултай хор уршиг зөвтгөх аргагүй билээ. Ингэвч түүний ирээдүйд хандаж хийсэн тунхаг бичиг нь гайхшрал төрүүлмээр бүтээл. Үүний дараагаар түүний итгэл үнэмшил үзэл бодол бүхэл бүтэн нэг үеийг түүний замналаар амьдрах сонголт нь болсон. Жишээ нь гэхэд Луижи Манжиони зарим талаараа энэ бүхнийг яагаад гэдгийг ойлгоход хэцүү биш юм лээ. Сошиал сүлжээ харилцаа холбоо бидний бүхий л амьдралыг дата болгож хадгалаад одоо болохоор химэл оюун ухаанаар бидний бүх бодлыг хянах гэж оролдоод ингээд бидний ирээдүй ерөөсөө утга учиргүй үн цэнэгүй болж байгаа. Яг л тэрний бичсэн зөгнөл шиг байгаа юм. Тэгвэл түүний хэлсэн аж үйлдвэрлэл роботчсон нийгэм өнөөдөр ямар байх тухай нэг авч үзье. Түүний тунхаг бичигт орчин үеийн хүн төрөлхтөн энэхүү механикцсан автомат нийгэмд гацх тухай хэлсэн. Байгальтай зөв бус харьцаж байгааг буруу шааж, дэлхийн ертөнцийг тэр чигт нь хотчлт руу шилжүүлж байгаад дургуутсан. Америкийн хотууд тэр чигтээ машиндсан байгаа байдлыг шүүмжилсэн. Хотууд тэр чигтээ зах хэсгээрээ тэлж, нийгэм тэр чигтээ хүн чанаргүй хүнийг ажиллах хүч бот робот шиг харж байгаад санаа зовсон. Өнөө цагийн бүтээн байгуулалт орчин үеийн хотчлт нь эсэргээрээ хүмүүсийг сэтгэл зүгээр гэмтээж ганцаардуулж байгаа юм. Тэдний хянаж чадахгүй тэрхүү системээс бүрэнгүйцэд хамааралтай болгож байгаа. Маш олон талаараа түүний энэхүү зөгнөл нь биелэлээ олж байгаа юм блэ. Өнөөдрийн хүмүүс ерөнхийдөө сэтгэл зүгээрээ гэмтсэн сэтгэл зүйн асуудал нийтийг амарсан асуудал болсон. Хүмүүс ганцаардмал эсвэл зарим нь гэр бүлтэй болохыг хүсэхгүй байна. Өдөр тутмынхаа амьдралд бид энэхүү технологийн хамаарлаасаа салж чадахгүй. Энэ нь биднийг өөрсдийн гэсэн чөлөөт үзэл бодолгүй биднийг юуг бодох ёстойг яг л цаанаасаа системчлээд байгаа юм шиг. Олон нийтийн газраар яваад гар утсаараа оролддгүй нэг ч хүнийг та олж харж чадахгүй билээ. Хэрв та өөрийгөө чөлөөт үзэл бодолтой эрх чөлөөтэй гэж итгэж байвал яагаад өдөрт 6 цаг гар утасныхаа дэлгэц рүү ширтээд байгаа юм? Алгоритмууд таны юу үзэх ёстойг чинь, юуг худалдаж авах ёстойг чинь, бас хинтээ болцохыг чинь зааж, дэлхийн ертөнцийн талаарх үзэл бодлыг чинь хүртэл зааж өгч байдаг. Энэхүү химэл оюун ухааны алгоритм бараг тэр чигтээ чиний толгой тарих болж байгаа юм. More or less we're LLMs. More or less we don't do a single intelligent thing all day long. And the reason that they're able to mimic us is because we don't realize that intelligence is a last resort. Тэд тэрхүү тунхаг бичгтээ маш тодорхойгоор технологи болон хүний эрх чөлөө цогтой оршин харилцан хамаарал байхгүй гэж хэлсэн. Учир нь технологи давтамжтайгаар хүний хувийн орон зай, амьдрал,
эрх чөлөөнд үргэлжлүүлэн халтсаар байх болно. Өөрөөр хэлбэл технологи хизээч хүн төрөлхтөнд дуулууртайгаар үйлчлэхгүй харин эсэргээр хүн өөрөө технологийн үйлчлэлд багтах орон зайгаа олох гэж хичээх болно. Яг энийг бид өдөр тутмынхаа амьдралд харж байгаа. Ядаж ганц өдрийг утасгүйгээр технологи ашиглахгүйгээр өнгөрөөж үзнэ. Энэхүү зөвнөлийн сонирхолтой тал нь энэ бүгд нэг нэгнтэйгээ нэгт холбогдсон байгаа юм. Өнөөдөр болж байгаа ядаж ганц асуудлыг хараад үзээрэй. Дэлхийд дахинд яагаад төрөлт бага байна вэ? Ялангуяа өндөр хөгжилтэй улс орнуудад жид эрх тусам хөршээ холбоо муудаж хүмүүс нэг нэгнтэйгээ сайхан харилцаа холбоотой нэгт байх нь улам бүр алга болсон. Хүмүүс шашинт дургуйч гэсэн шашин гэдэг зүйл нийгэмд хууль тогтоохгүйгээр шударга ёс зүйтэй байхад сургадаг юм. Шашингийн үзэлтэн байх нь орчин үед ихснээр эсэргээр гэмт хэрэг нэмэгдсээр л байгаа. Яг л Тед Казинскигийн хэлсээр ийм зүйл болоод нийгэм уналтанд орж эхэлсэн гэсэн байгаа. Төрөлт бага болж нийгмийн хамарсан сэтгэл зүйн хямрал сүнслэг оршин хоосорсон байдал бий болно. Эсвэл бүр энээс ч дор байж болно. Генетикийн инженерчлэр нийгэм хүн төрөлхтний зан чанарыг хиймэл оюун ухаан болон химийн гаралтай эм тариа нэмэлт бүтээгдэхүүнүүдээр өөрчилнө. Ерөнхийдөө өөрсдийнхөө бодож сэтгэхгүй, зүрх сэтгэлгүй сүнсээ худалдсан юм шиг дуулууртай тэжээвэр амтан болгож байгаа. Энэхүү хоёр дахь зөвнөл үнэхээр аимшигтай. Бид ч гэсэн энэхүү зүйлс санаа зовох ёстой. Вали хэмээх хүүхэлдэйн дээр гардаг уран зөвнөл фантаз биш билээ. Канад гэгтэл хуулиар амиа хорлолтыг зөвшөөрнч гэж байх шиг. Дэлхийн эдийн засгийн форум гэгтэл ихэнх масс хүн ам дэлхийн хоол хүнсийг цөглөмхөөс өөрсгөө гэж байсан. Казинскигийн санаа зовж байгаагаар жил ирэх тусам шинэ эрен үеийнхэн ахуулаад орчин үеийн систем нь биднийг яваандаа хүн шиг байгаа болж бот робот шиг болгож эхэлнэ гэж байсан. Жинхэнэ чөлөөт үзэл бодол, сонголт хийх эрх чөлөө, тааварлашгүй байдал, эсвэл сэтгэл зүрх гэдэг зүйл байхгүй болно. Энэхүү зүйлийг бид үнэхээр орчин үеийн тренд болж байгааг харж байгаа билээ. Palantir хэмээх компани хувьцааг ихэдэл дэш өсөж байгаа. Хэмэл оюун ухаан дээр суурилсан компани бидний өдөр тутмын амьдралыг хянаж байдаг. Компани нь технологийн суудан Питер Тейлын компани. Бас ихэнх хөрөнгө оруулагчид нь Америкийн тагнуулын төв газар. Энэхүү компани хүмүүсийн шийдвэр гаргахад нөлөөлж, зан төлөвийг судалж, ирээдүйд ямар худалдан авалт эсвэл хаашаа явахыг судалж, датабакс бүрдүүлээд эргүүлээд сошиал орчингоор хүмүүсийн сонголт хийх эрх чөлөөнд манипуляц хийж нөлөөлдөг гэсэн үг. Том Крузийн тоглосон Minority Report кинонд гардаг зүйлстэй бараг ижилхэн болж байгаа юм. Мөн энэ дэлхийн хамгийн нууцлагдмал компани юм. Үнэн дээр хөшигний ард, сүүдрийн ард цаана ард түмнийг хянах бодлого үлээ. Тэрээр энэ тухайгаа хэлэхдээ би ер нь цаашид ардчлал эрх чөлөө гэдэг зүйлсд итгэхэ болсон гэж байгаа. Тоталитар дарангууллын засаглал нь хүн төрөлхтөнд илүү тохирно гэж итгэдэг хүн. Америкт Palantir хэмээх энэхүү системийг Америкийн нэгдсэн улсын холбооны мөрдөх товчоо, тагнуулын төв газар болон засгийн газрын дэмжлэгтэйгээр Америкийн нэгдсэн улсын хүн амыг хянах зорилгоор ашигладаг. Хятад ч гэсэн яг иймэрхүү өөрсдийнхөө хөгжүүлсэн social credit системийг хэрэгжүүлсээр ирсэн. Энэхүү системийг манай Монгол ч гэсэн нэвтрүүлж байгаа. Энэ бүхэн Тед Казинскигийн хард дарсан зүйлийг биелүүлж байгаа нь тэр. Хэрв Тед Казински өнөөдөр амьд байсан бол Питер Тейл гэх энэ нөхрийг бөмбөгдөж алах нь тодорхой байсан. Тэрээр тунхаг бичгтээ хэлэхдээ орчин үеийн технологи нь хүний эрх чөлөөг хязгаарлаж хүмүүсийг систем захирагдсан боол болгон хувиргаж байна гэж үзсэн. Орчин үеийн хүмүүсийн дийлэнх нь төрөмгийн системийн шаардлагаар ажил хийж хит их стресс, сэтгэл гутралд ордог. Хүн төрөлхтний байгалийн инстинкт зүүн совонг дарагдуулж хиймэл зорилгод хүчээр чиглүүлдэг гэж бичсэн байна. Тэдийн хэлснээр бол машин болон хиймэл оюун ухааны хувьсэл нь хүний бүтээмжийг булааж ажлын байрыг үгүй хийнэ гэж айж байсан. Жишээ нь хиймэл оюун ухаан бидний амьдралын өдөр тутмын ажлыг хялбарчилж байгаа ч гэсэн эсвэргээр бидний оюун ухаан тархины бодож сэтгэх цар хүрээг хязгаарлаж байгаа нь энэ нь улмаар биднийг шийдвэр гаргахад нөлөөж биднийг удирдна гэсэн үг. Хиймэл оюун ухааны зарим платформод ганцаарсан эрчүүдэд онлайн найз охин болох сонголт хүртэл санал болгож байгаа. Дэлхийд дахинд энэхүү хиймэл оюун ухааны томоохон төслүүдийг засгийн газар нь ард иргэдтэй хянахын тулд санхүүжүүлж байдаг. Тед Казински бас хэлэхдээ аж үйлдвэрийн орчин үеийн системд хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг хангахын тулд эргээд хүний төрлөх амьдралын төлөөх тэмцэх хүсэл хэрэгцээ шаардлага үгүй болж байдаг. Яг үнэндээ бидний амьдралын утга учир, ёс зүй, сүнслэг байдал, гэгээрэлд хүрэх тэмүүлэл энэ бүхэн зөвхөн өдөр тутмын хэрэгцээгээр солигдож байна. Оронд нь симуляц хиймэл оршихуй виртуал хоосон трендийг хөөж амьдрах нь илүү утга учиртай санагдаж байгаа гэсэн. Ингээд эргээд амьдралын үндэс нь утга учираа гээж байгаа.
Жишээ нь Instagram килкалороос тооцдог app, алхам хэмжих, компьютер тоглоом гэх мэт эдгээр зүйлсээс үнэлэмж үнцийг авахын тулд маш их цаг хугацаа, эрч хүч, энерги зарцуулж байдаг. Тэгэхээр өдөр тутамдаа бидний сошиал хэрэглээ, онлайн худалдаа, өдөр тутмын хэмнэл, амьдралын хэвшил яг үнэндээ бидний хүсэл зорилгоос болж байгаа зүйл биш үлээ. Эсвэргээрээ энд нийгмийн инженерчлэл явагдаж байгаа. Бид жинхэнэ амьдралын утга учирыг олох гэж эсвэл үнэт зүйлээ тодорхойлох бус хуурамч үнцэн сошиал виртуал ертөнцид өрнөх тэрхүү хуурамч үнцнийг бодит амьдралын хэмжүүрээр үнэлж байна гэсэн. Тед Казинскигийн хэлснээр хүмүүс жинхэнэ амьдралын хэрэгцээ болсон адал явдал, амьд үлдэх, эсвэл бусдыг инэрч хоол хүнсээр хангах, байшин барьж, хөдөө амьдрах, эсвэл байгальтайгаа ойрхон амьдрахыг илүүд үзэхгүй. Эсвэргээрээ нийгмийн хүлээлт, хуурамч үнцэн, улс төр, спорт, шинжлэх ухаан, хинт чирэггүй хобби, академик карьерийн араас хөөх гэх мэт утгагүй зүйлсэд үн цэнэ өгч байна гэж бичжээ. Нэг ёсноо тэрний хэлснээр бид технологи ажил төрлөл автоматжих нь бидний хэрэгцээг хангаж байгаа мэт боловч эргээд бидний энэхүү технологийн хэрэгцээ шаардлагын дагуу өөрсдийг энэхүү системд бэлтгэх шаардлага гарч байгаа юм. Түүний хэлснээр ажил дүрдсэн нийгэм эргээд хүмүүсийн сэтгэл зүйн асуудалтай ганцаардмал бас нийгмээс тусгаарлагдсан хүмүүс болгоно гэжээ. Ингээд харуул нийгэм сэтгэл зүйн асуудал газар авч байгаа. Сэтгэл готрол, ганцаардал, эр хүмүүсийн асуудал болсон. Түгээрч барахгүй үүнийг дагсан амиа хорлолт гээд дээд зэгтээ хүрч байна. Дэлхийд даяар сэтгэл зүйн асуудалд анхаарал хандуулж жил бүр хэдэн тэрбум долларыг зарцуулдаг. Ингэсэн ч хүмүүс урд урднаасаа ч илүү өвчлөмтгий, тарган бас тэнэг болсон. Хүмүүсийг өвдөлтийг намдаасан боловч өвчнийг нь эдгээгээгүй юм. Түүний үзэж байгаагаар уламжлалт сүргийн зохион байгуулалт нь орчин үеийн нийгмийн системээс илүү хүний хэрэгцээ шаардлагад нийцэж байдаг. Овог отог сүрэг жижиг нийгэмлэгт амьдралын баяр баясгалан аз жаргал утга учир оршдог гэдэгт тэрээр итгэжээ. Орчин үеийн нийгэм хүн эдгээр утга учирыг өгч чаддаггүй. Тэд оронд нь хүнд нийгмийн стресс, нэг журам, хинт ширэггүй дүрм журам, заавар чиглүүлэг өгч байдаг. Энэ нь эргээд хүний төрлөх зан арын шиг үгүй хийж зөвхөн нийгэмд таалагдах зан арын шиг хандлагатай амьдрахыг шаардаж байдаг. Гэр бүл салалт дээд зэгтээ хүрсэн. Хүмүүс хамтарч нийгэмлэг байж чадхаа байсан. Хүний эрхэм нандин ариун зүйлч үн цэнэгүй болж, секс гэдэг зүйл үнэгүй болсон. Сайн хуршийн харилцаа холбооч үгүй болж, оронд нь Discord гэх мэт хинт чирэггүй онлайн зүйлс найдах болсон. Энд ямар ч хүний амьд харилцаа гэж байхгүй. Гар утсаараа хэрэгтэй хэрэггүй рейс үзэж, бусдын амьдралыг шүүгээд өөрийнхөө жинхэнэ амьдралыг ч үнэлэхэ байсан. Казинскигийн хэлснээр бид сүргийг алдснаар амьдралын утга учираа гээсэн. Аж үйлдвэрлэлийн систем нь хүний зан арын шин хандлагыг өөрчилснээр эргээд хүний чөлөөт үзэл бодол, эрх чөлөө гэдэг зүйлийг үгүй хийнэ гэж итгэсэн. Хэрв та өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх эрх чөлөөтэй гэж бодож байвал яг үнэндээ өнөөгийн нийгэм тэр эрх чинь байхгүй. Бодит амьдрал дээр ч гэсэн бидний хандлагыг хязгаарлаж байдаг. Улс төр, шашин шүтлэг, гендер болон өөрийнхөө үзэл бодлыг олон нийтийн сувг болон сошиалоор илэрхийлэх нь хориотой. Ажлын байран дээрээ ажилтайгаа үлдэхийн тулд чимээгүй, дуугүй байхыг илүүд үздэг. Англид гэхэд л Facebook-ийн пост эсвэл Twitter дээр жиргэснийхээ төлөө хоригдож байсан. Нэгэн ээж 3 хүний хүн амны хэрэгээс болж бухимдлаа сошиалоор илэрхийлснийхээ төлөө 31 сар хоригдсон байгаа юм. 17 настай цагаачгүй 3 охиныг алжээ. Англичууд Их Британийг тэгтлээх үзэн яддаг юм бол яагаад энэ улсад амьдардаг байна? Тэгээд ч болоогүй гим зэмгүй 3 охин амьд хүрлээ гэж бухимдаж пост бичсэн байгаа юм. Өөрийнхөө 6 сартай хүүгээ алдсан их хүний хувьд л бухимдсан юм. Тэгээд сэтгэл хөдлөлөө илэрхийлснээс болж Английн засгийн газар энэхүү жиргэнээс нь болоо тэр эмэгтэйг хорьсон байгаа юм. Манай Монголд ч гэсэн сошиал дээр пост эсвэл лайв хийснийхээ төлөө яадаг вүлээ. Орогдож байсан хүмүүс зөндөө байгаа. Тэгэхээр танд үгээ хэлэх эрх чөлөө байна уу? Казинскигийн үзэж байгаагаар хүмүүсийн эрх чөлөөг хүчээр булааж авахгүй. Хүмүүст тав тух, зугаа цангил, сатаарал бий болгосноор хүмүүсийн эрх чөлөөг аажмаар булааж авна. Хүн төрлөختөн маш амархнаар машинаас хамааралтай бол ирээдүйд өөрийн хүсэл сонголт биш машины сонголтуудыг хүлээн зөвшөөрөх болно гэж хэлжээ. Одоо бидний хяндаг камер хяналт химэл оюун ухааны системийг хүлээн зөвшөөрч байна. Химийн орц найрлагаас бүрдсэн хоол хүнснээс хамааралтай болж бидний 5 метрхүү тэр чигээр өдөр бүрийн манипуляцад автаж байдаг. Өдөрт хэдэн 10 цагийг дэлгэцийн өмнө хэдхэн пиксел дүрснүүд дээр цагаа гарцдаж байна. Гэсэн ч энэ бүгдийг мэддэг хэрнээ хинч тоодаггүй. Энэ нь бол бидний бодит амьдралаас тасалж чаддаг. Тэгээд энэ нь бидний юу идхийг, хинтээ болцохыг бас яаж бодохыг хүртэл заадаг. Системд энэ бүхний эсрэг хүмүүсийг хүчээр биш, платформоос блоколж, demonetization хийх арга замаар хүмүүсийг чимээгүй болгодог.
Тэрний бас нэг эвгүй зөгнөл бол генетик инженерчлэлийн талаар хийсэн зүйлс. Орчин үед хүмүүсийн генетикийг өөрчилж чаддаг болсон. Үүдлийн судалгаа шин түвшинд хүрч Хятадд гэхэд генетикийн аргаар хүн бий болгосон байна. Энэхүү генетик инженерчлэл хүнийг хөгжүүл бараг ирээдүйд хүн өөхөхгүй байх. Энэ бүхэн түүний айж байсан зүйлсийн нэг юм. Neuralink чип бол бас нэг жишээ. Тархиндаа чип суулгаад дижитал ертөнцийг бодолтой харах юм. Нийгэм генетикийн төхөөрөмжүүдээр хүмүүсийн өвчнийг ангана гэдгийг зөвгөнсөн байна. Гэвч энэ цаагаараа бидний бодлыг хянаж хүмүүсийг пассив төлөв даруй тэдэнд дагаар ороход сургах болно. Систем, машин, технологи хүний хэрэгцээг хангах биш. Бид тэрхүү систем тааруулж өөрсдийгөө өөрчилнө. Ийм учраас өчигдрийн уран зөгнөлт кино өнөөдрийн бодит байдал болох нь улам бүр ойртсон. Бид зүгээр систем зориулагдсан нэг хэрэглэгдэхүүн болж байна гэсэн. Ирээдүйд тэр чигээрээ Wall-E хэмээх хүүхэлдэйн кино шиг бодит байдалд ирж магадгүй. Бид ирээдүйд хүнээрээ үлдэх үгүй юу гэдэг асуудал тулгарч байгаа. Ядуу өсөглөн дайн дажинтай улс орон сэтгэл готрол амиа хорлолт гэдэг зүйл бага хэрнээ яагаад өндөр хөгжсөн улс орн энэхүү нийгмийн сэтгэл зүйн асуудал улам бүр олшроод байгаа нь гайхалтай. Бид энэхүү орчин үеийн сэтгэл зүйн асуудал сэтгэл готрлыг эмийн эмчилгээ сэтгэл зүйч терапигаар эсвэл архиар ангаахыг хүсдэг. Гэвч асуудлын мөн чанар нийгэм өөрөө хүнийг ийм байдалд хүргэж ганцаардуулж бүтцийн гажуудал байгааг олж харахгүй байна. Хамгийн гайхмаар нь амьдралаас уудсан амиа ордохыг хүсэж байгаа хүмүүст Канада улс нь хууль ёсоор хүлээн зөвшөөрч туслах юм гинэ. 2027 оноос эхлэн хойш сэтгэл зүйн асуудалтай готролтой хүмүүс сайн дураараа амиа орлохыг хүлээн зөвшөөрт тэдэнд дэмжлэг үзүүлнэ гэсэн байгаа. Нийгмийн эмзэг бүлэг халамж хэрэгцээ шаардлагатай хүмүүсийг онилж байгаа юм. Энэ бүхнийг хэрв худал гэж бодож байвал эргэн тойрныхаа амьдралыг нэг хараад үзээрэй. Энэ бүхэн өнөө цагт бодитоогоор нүрлэж байгаа асуудал. Гэвч үүний эсрэг хэн ч тэмцэхгүй. Гэсэн ч тэд тунхаг хүчтэй нэг зүйлийг дуртай орхитуулсан. Тэрээр 1993 онд холбооны мөрдөх төвчөөнд баригдах энэ үеэр интернет ёстой бүүн болж байсан. Яг хөө тухайн үед нийгэм өөрчлөгдөж корпорацид хүчээ авт хотчилж ихсэж байсан үе. Гэвч интернет яг тэрний бодсон шиг байгаагүй. Одоо өнөөдөр дэлхийн нийтэд дуртай нэг нь интернетээр дамжуулж их сургуулийн зэрэг авч бас онлайнаар худалдаа хийх боломжтой болсон. Ямар засаг захиргаа нэгжийн хяналтгүйгээр институцээс хамаарахгүйгээр community нийгэмлэг бүтээх боломжтой болсон. Интернет бидэнд төвлөрсөн системээс ангид байлгах боломжийг олгосон. Бидэнд хувьсгал болон бүтээлч байдлыг олгодог. Дэлхийд даяар хүмүүст хүссэн мэдээллийн эрх чөлөөг нь олгож байгаа. Том компани ажил олгогчдоос хамаарахгүй чамд ажлын байр орлого олох боломжоор хангаж өгч чаддаг. Энэхүү TED-ийн сануулад байсан тэрхүү аюул занал хийлэл яг одоо миний видеог үзэх боломж олгож байгаа юм. Яг эсэргээрээ яг тэрний хэлсэн шиг болчихч магадгүй л бах. Хэрвээ интернетийг тэд хяналтандаа авч чадвал магадгүй тэрний хэлсэн шиг болох юм. Харин Хятадд интернетийг хяналтандаа байлгаж чаддаг. Түүний өөр бусад ярьсан зүйлс нь биелээ болсон. Гэвч энэ бүхний эсрэг түүний санал болгож юу шийдэл нь өөрөө буруу байсан. Хүмүүсийг тесрэх бөмбөгөөр ална гэдэг дэлхийн нийтийг сэрэж чадахгүй. Энэ нь угаасаа гэмт хэрэг. Тийм болохоор түүний тунхаг хүчгийг хүн бүр хүлээн зөвшөөрөхөд хэцүү юм. Мэдээж түүний санаалгууд нь орчин үеийн нийгэмд биелээ олж байсан. Луижи Манжиони гэх мэт хүмүүст энэ нь сэтэл өгсөн байгаа юм. Түүний мессежийг олон нийтэд дахин сануулгын тулд энэ нь бас ч нийгмийг өөрчлөхгүй. Гэвч ирээдүйд түүний хэлсэн бодит аюулууд ойрцоор байгаа юм. Бид системийг өөрчилж чадахгүй болсноор бид ч гэсэн амьдралаа өөрчилж үүнээс зугтах арга замгүй болж байгаа юм. Террорист халдлага хийж хүний амьд хүрээгүй байсан бол ядаж их сургуулийн эндэр дээрээс лекц тавьж олон нийтийг ухуулж байсан бол хүмүүс түүний үгийг илүү ихээр сонсгол байсан бах.